үзэгчдийн аргумент хэлэлцүүлэг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаар гэр бүлийн тухай хууль гэсэн сэдвийн дагуу ярилцсан. Тэгэхээр студиуд 2 хуульч өмгөөлөгч нар ажиллаж байгаа. Танилцуулъя. Цэдэн Понцог хуульч өмгөөлөгч, за Чулуун гэрэл хуульч өмгөөлөгчд ажиллаж байна. Тэгэхээр бидний өнөөдөр ярилцах сэдв бол гэр бүлийн тухай хууль гэсэн сэдвээр чөлөөтэй ярилцахыг хүсэж байна. За тэгэхээр эхний асуултаа эхлүүлээ. Тэгэхээр гэр бүл гэж юу юм бэ? Гэр бүлийн одоо харилцаа гэж яг юу хэлт юм бэ гэсэн асуултаар эхлэе. За, ерөнхийдөө л яг гэр бүлийн тухай хууль зааснаар бол эрэгтэй эмэгтэй хүн одоо санал одоо хүсэл зоригоо илэрхийлж гэрэлтийн баталгаа авсан иргэдийг бол одоо гэр бүлийн харилцаа үүсгэсэн гэж үзэж байгаа. За үүнтэйгээ холбоотойгоор бас өргөжлүүлээд өөр хүүхдийн асуудал бас яригддаг. За ерөнхий ойлголтын хүрээнд бол тэгээ энэ хуульд заасны дагуу гэр бүл болсон одоо хүмүүсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд л шүү дээ, тийм ээ. Одоо тодорхой хэмжээний хуулиар одоо үүрэг хүлээж байгаа. Үүр хүүхдээ мөн дэс нь одоо иргэн тойрны хүмүүс асран хамгаалах те халамжлах үүрэг хүлээж идэг. Ийм нэг зохиц харилцаа бол гэр бүлийн харилцаа л гэж нэгд ойлгоод байгаа. Тий, дээрээс нэмэт хэлэхэд бол гэр бүлийн харилцаа гэдэг нь эдийн болон эдийн бус баялагтай холбоотой одоо том хоёр хэсэгт хуваагдчих явдаг байхгүй. За үүнийг нь бол эрх зүй болон хуулиар зохицуулж за одоо нийгэмд одоо энэ харилцааг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага үүсдэг. За энийг л одоо гэр бүлийн тухай хууль болон иргэний хуулиар зохицуулаад байгаа. Тэгэхээр эдийн харилцаа гэдэг нь юу гэхээр за гэр бүлийн гишүүд одоо хамтран амьдрах хугацаанд за гэрэлтээ одоо баталгаажуулснаас хойш бий болсон эд хөрөнгөтэй холбоотой харилцаа. За үүнд одоо гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгө те за дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх мэтчлээ одоо эдийн баялагтай холбоотой харилцааг эдийн харилцаа гэдэг. За гэр бүлийн эдийн бус харилцаа буюу одоо амны харилцаа гэж одоо эрхцүүдээр л үздэг гэр бүлийн эрхцүүд. Энэ нь бол одоо өөр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх те. За нэг одоо өмнө эрх үүрэг хүлээх. Нэгсэндээ гэрлэлт гэдэг маань одоо гэрлэгчид буюу эхнэр нөхөр хоёр за нэгнийхээ өмнө болон үүрэгтэйхээ өмнө үүрэг хүлээж байгаа. За эрх эдэлж байгаа. Энэ харилцааг хуулиар зохицуулсныг л гэр бүлийн эрх зүй харилцаа гэж одоо тодорхойлж хэлж үздэг. Тэ. За 1999 оноос хойш гэр бүлийн тухай хуульд томоохон өөрчлөлт юусэн оруулаагүй жижиг өөрчлөлтүүдийг л хийгээд явж исэн мэлээ. Тэгэхээр бүрэн утгаараа одоо энэ хуулийг дахин шинжлэх юм шаардлага үүсээд яг хэлцлийн төвшөнд явж байгаа юм байна. Тэгэхээр яг нөгөө нэг мэрэгжлийн энэ талын мэрэгжлийн хүмүүсүүдийн дүгнэлтээр одоо энэ судалгаанууд хийгээд хөргөлж байгаа хэл та. Тэгэхээр яг гол яг энэ хууль энэ чигээр батлагдвал яг ямар зөвлөлтүүд заалтууд нь өөрчлөгдөх юм онцлог зүйл заалтууд нь. Тий, яг ерөнхийдөө бас ингэж манай энэ гэр бүлийн тухайлч бас 90-ад оны хууль бол байгаа да. Тэгээ үүнтэй холбоотойгоор нэг он цаг хугацаа явахын хэрэг нэг 9 удаа нэг онцгоос өөрчлөлтүүд нэмэлт өөрчлөлтүүд бол орсон байгаа да. Одоо энэ яваад байгаа нь бидний телевиз радиоор яригдаад байгаа хуульчдын дунд судалгаа хийгээд байгаа ингээд гэр бүлийн тухай хуулийг өөрчлөлөө гэдэг шинжилгээ хариулгаар бол гаргая гэж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн тухай хуулийн одоо хэрэгцээ шаардлага бол одоогийн нийгэмд бол одоо тэр үйлчлэл нь бол одоо жоохон учир дутагдaltaй байна. Энэ учир дутагдaltaй нөхцөлийг одоо засан сайжруулъя л гэдэг ийм байдлаар гэр бүлийн тухай хуулийг л шинжилж байгаа. За үүн дээрээс олон асуудлууд яригдсан. За хамгийн тодорхой жишээ бол нууц амрагын асуудал яригдчих жишээ нь тийм ээ. Та нууц амрагтай байх хэрэгтэй юм байх ёсгүй юм. Үнийг нь хуулиар хязгаарлах хэрэгтэй юм уу? Хүний биологийн хэрэгцээг одоо хязгаарлах хэрэгтэй юм уу гэдэг ийм бас нэг маргаан үсэд яваад байгаа. Тэгэхээр яг зөв зарим одоо улсуудын жишээ ч юм уу да ахаар одоо ч бидний хамгийн сайн жишээ болж ярьдаг бүгд найрамд Солонгос улсын жишээгээр ярихад бол гэр бүлээс гадуур харилцаа хуулиар хязгаарласан байх жишээ тийм. Хуулиар хязгаарлаад торгуулийн Тэгээ энэ өөрөө нөгөө мэдээж хэрэг бас хариуцлага оногдуулах механизмыг дагуур агуулж байгаа хгүй. Монголд энэ нь өөрөө хэр зохимжтой байх юм гэдэг заавал судалж иж гаргах хэрэгтэй. Ийм байгаа да. Тэгэхээр бол нийгэм хөгжихийн хэрээр хуулийг өөрчлөгдөх хэрэгтэй, засан сайжрах хэрэгтэй. Тэгээ энэнийхэн жишээг нь дагуул гэр бүлийн тухай хуулийн одоо энэ шинжилсэн хариулгын төсөл явж байна гэж голчийн зөвсөл гарч байгаа. Гэр бүлээс гадуурх харилцааны асуудлуудыг хуулиар шийдвэрлэх ёс зүйн байдлаар шийдвэрлэх нэг юм гаргалгаа байгаад байдаг. Нөгөө талаараа ахаад нөгөө үндсэн суур хэрэгцээ, био хэрэгцээ гэж яриад бас ингээд маргаан дагуулга явж байна л да. Ер нь бол доотлын хилцүүлгүүдийг харсан. Тэгээд яг ийм 50-50% маргаандаа яваад байгаа. Тэгээд за энийг бид нар ч одоо хуулиа сайжруулахдаа илүү ёс зүй, илүү хүнлэг өмнөх хуулиасаа давсан хүнлэг сайжруулалт хийх ёстой шүү дээ тий. Тэгээ эргээд бас нэг хурж байгаа хуралт ч юм уу гэж хараад байна л да. Энэ дээр ямар байр суурьтай юм зэдэг. За яг гоо сайн нөгөө нэг гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын одоо эхний хилцүүлэг бол явуулаа шүү дээ 25 оны 1 сар 15-нд байна тийм ээ.
За ингэж явж байгаа. За хуулийн төсөл бол бичигдсэн, танилцуулга бол одоо хууль зүйн байнгын орон дээр явуулсан. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн хууль, тухай хууль гэж байдаг. Одоо хууль тогтоомжийг одоо шинжилэн батлах, за нэмэлт өөрчлөлт оруулах тийм ээ, шинжилэн найруулах гэдэг ойлголтууд байдаг. Тэгэхээр одоо тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн 50-аас дээш хувьд нь одоо шинжилсэн найруулга буюу шинэ одоо харилцааг зохицуулах хэм хэмжээг бүтээж байгаа бол энэ чинь өөрөө хуулийн шинжилсэн найруулга гэж үздэг. Тэгэхээр гэрүүлийн тухай хуулийн яг 1999 онд хэдий батлагдсан ч гэсэндээ тухайн одоо үеийн одоо үндсэн хуульд нийцүүлсэн үнэт зүйлсүүд бол тэр хуулинд бол суурь болоод тавигдсан байна. Тэгэхээр энэ үнэлүүд бол хэвээрээ. За үүн дээр өнөөдрийн нийгэмд одоо ямар асуудлууд гэрүүлийн харилцаанд тулгамдаад байгаа юм те. Түүнийг нь эрх зүйн хувьд одоо яаж зохицуулах юм? За гадаад орны одоо ямар сайн туршлага байна? За үүнд нь үндэслээд одоо шинжилсэн найруулга бол танилцуулга нь болон төсөл нь одоо хилцээж явж байна. Хаврын чуулганаар одоо батлана гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа юм байна л. Тийм. Тэгэхээр энэ хуулиар одоо за нийтдээ одоо 9 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэ энэ нэмэлт өөрчлөлт нь гэрүүлийн одоо харилцаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлсэн өөрчлөлтүүд биш байхгүй. Зөвхөн өөр хуулиудад нэмэлтээр шинээр батлагдсан юм уу эсвэл өөрчлөлт орсонтой дагалдаж орсон өөрчлөлтүүд. Тэгэхээр одоо энэ хийгдэж байгаа энэ хуулийн төсөл маань бол 50-аас дээш хувийн харилцааг шинжилэн одоо зохицуулна, эрх зүйн хэмжээг зохицуулна гэсэн байр суурьнаас одоо өөрчилж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нийгэм болон одоо 1990-ад оны нийгэм хоёрчдоо шал өөрчлөлчлөө шүү дээ, тийм ээ. Шилжилтийн үеийн нийгэм байсан. Тэр бол социализмаас одоо арчилсан нийгэм рүү шилжээд эрх хэрэгчлөөгөө тунхаглаад ингээд. Одоо бол нөгөө нэг эрх хэрэгчлөөгөө тунхаглаад за түүнийг одоо хэрэгжүүлээд 30 гаруй жил болцсон байна, тийм ээ. Тэгэхээр 30 гаруй жилийн дараа одоо гэрүүлийн харилцаанд тулгамдаад байгаа ямар асуудал гараад байгаа юм бэ гэдэг нэг ийм шалтгаан нөхцөл хэрэгцээ үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо түүнд хэрэгцээ шаардлагатай үндэслээд энэхүү одоо хуулийн төслийг боловсруулж байгаа. За үүний нэг нь бол сая таны яриад байгаа тийм ээ. Гэрүүлээс гадуур харилцаа, за нууц амраг гэсэн энэ харилцаануудыг одоо тухайн хуулиар одоо зохицуулах юм уу яах юм. За тэгэхээр одоо тухайн хуулийн төсөл дээр энэхүү харилцааг одоо юу гэж одоо зохицуулахаар одоо бичсэн юм бэ тийм ээ гэдэг зүйлийг асуугаад байна л да. Тэгэхээр одоо гэрүүлээс гадуур харилцаа гэдэг зүйл маань бол ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулах юм уу, ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулах юм уу, эсвэл заавал хуулиар зохицуулах юм уу те гэдэг одоо шалтгаан эсвэл хэрэгцээ байгаа мó гэдэг нэгдүгээр асуулт тавигдана. Үүнийг бол одоо хууль бүтээж байгаа одоо төрийн эрхлэх байгууллагаас гарсан одоо ажлын хэсэг судалгаа хийн тийм ээ. Тэгээд одоо өөр одоо улс оронд энэхүү харилцааг зохицуулсан ямар ижил төстэй одоо туршлага байна үүнийг нь судална тийм ээ. Эдийн засгт нь ууж шийдэж байгаа тийм. Тэгээд эдийн засгийн одоо бүх юмнуудын дээр нь одоо үзүүлэлтүүд одоо юу судалгааны шүү дээ тийм ээ хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр яг хайр сэтгэлийн одоо харилцаа тийм ээ. За үнэхээр одоо гэрүүлээс гадуур өөр хүнд одоо сэтгэлтэй болчтой тийм ээ. За эсвэл одоо нэг удаагийн ч юм уу тийм одоо үйлдэл одоо гэрүүлийн гадуур харилцаа үүсгэжлээ шүү дээ. За үүнийг одоо хуулиар зохицуулах боломжтой юм уу гэдэг зүйл гарч байна. Тэгэхээр одоо хүний жам ёсны одоо эрх чөлөө гэж бас байдаг. Хүний одоо салшгүй эрх чөлөө гэж байдаг тийм. Шашин шүтэх, эс шүтэх эрх чи өөрөө хүний салгаж болохгүй эрх байхгүй юу? Тэгвэл хүнийг хайрлах энэ эрх хүнд одоо хайр сэтгэлтэй болох энэ эрх чи өөрөө хүний салж болох эрх юм уу болохгүй эрх юм уу? Хязгаарлаж болох эрх юм уу үгүй юм уу тийм? Хүний үндсэн эрхийг бол хязгаарлаж болдог зарим тохиолдолд. Хүний салшгүй эрхийг бол хязгаарлах боломж байхгүй байдаг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг хайр сэтгэлтэй хүнийг хайрлах энэ эрхийг хүний салгаж болохгүй учраас түүнийг зохицуулах боломжтой юм уугүй гэдэг. Би бол энэ байр суурин дээр бол зохицуулах боломжгүй гэж үздэг. Боломжгүй. За тэгэхээр ийм байна. За бид нар эрхийн тухай ярьж байгаа. Тэгтэл бид нарт бас нэг нөгөө талдаа үүрэг гэдээ байгаа даа тий. Бид нар гэр бүл зохиочихсон бас хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хүлээсэн. Эцэг эхээр хайрлагдахчуд юм уу тий эдийн засгийн бусд хангамжуудыг ингээ авах эрхтэй хүүхдүүд байгаад байдаг. Энэ хүүхдүүдийнхээ өмнө бид нар үүрэг хүлээгээд явж байгаа л да. Тэгэхээр энийг бас зохицуулалтын тэнцвэржүүлэх аягүй сонирхолтой байдаг. Маш их шүүмжлүүд бас ирж ирсэн. Юу гэхээр яг энэ хууль руу санаачилж байгаа хүмүүсийн гендерийн асуудал маш олон залуучууд, эрчүүд энэ талдаа шийдвэр гаргаад саналаа оруулаад дээдлэлтэй ахад алах зохиол шийдвэрлэдэг төвчний хүмүүсүүд нь бас адилхан ингээд давмгаас одоо гендерийн бас эрчүүд л ингээд шийдэд байгаа байхгүй. Гэхдээ яг нөгөө нэлээ хууль шийдвэрлэх баг гэж ярьд юм уу те. Яг энэ багтаа эмэгтэйчүүдийг
байлцуулж байгаа эмэгтэй гишүүдийг байлгаж байгаа нь бас авар штэ. А гэхдээ судалгааны төвшөндөө олон жилийн дата хуримтлалаас үзэхэд ер нь эмэгтэйчүүдийнхаа одоо хохироод үлдэж байгаа дийлэх хэсэг нь л гэж шууд ярьж штэ тий. Тэгэхээр эднэрийнхэн бас дуу хоолой хэр хүргэж чадсан юм бол тийм яг нэг юм байгаад байгаа. Ерөнхийдөө л яг энэ асуултаас гадна нэг тайлбарлагад бол үзэгчтэй тайлбарлагад бол яг гэр бүлийн тухай бол гэр бүлийн гэрээ гэж бол тусгаасан зааж өгсөн байдаг байхгүй. Яг нэг бид манай өөрөө нийгмийн өөрөө нөгөө тийм нийгмийн өөрийнх нь бас нөгөө мэдлэгийн асуудал шууд ирж байгаа юм л да. Шил эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэр бүл болох тийм хууль эрхцэн орчинд яг ямар боломж олцоо байгаа гэдэг судлах тийм нөгөө төлөвлөгөөтэй гэр бүл бий болох гэдэг энэ соёл маань өөрөө манай монголчуудад байгаагүй. Одоо л төлөвшөөд ер нь туршлагатай байх хэрэгтэй, нийт хөрөнгөө ингэж хавах хэрэгтэй гэдэг ийм нийгмийн нөгөө хэрэгцээ шаардлага үүсэж байгаа байхгүй. Ялангуяа л энэ төсөл төр бол харахад бол энэ гэрлийн гэрээтэй холбоотой асуудал маш их нарийн зохицуулалт орж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж нэхлээр нөгөө гэр бүл цуцлуулах гэдэгт тий цуцлуулахад магадгүй үр дагавар үүснэ шүү дээ. Сая Цэдэн Бонцог хуульчийн бас хэлээд байгаа. Өнөхөр хүний хайр сэтгэлийн асуудал үүсч идэг, гэр бүл олцоод идэг, өөр хүнтэй ингээм хамт амьдрмаар идэг хүсэл зорилго байгаад шүү дээ. Энийг яах вэ гэдэг одоо энэ шинжилсэн хариулт одроос нарийн зохицуулалт бол байгаад байна. Тэгээд тэр дундаа нэмэгтэй гишүүдийн нөлөө одоо лобби бол байна л гэж хараад байгаа юм л да. Өөрөөр хэлбэл нөгөө гэрэлтэй цуцлуулаад асуудал ингээд нэг төрөнгийнхаа маргаан шийдвэрлэх гэхэд нэгнийх нь нэр дээр байдаг ч юм уу илүү хөрөнгө оруулсан гэдэг ч юм ийм зохицуултууд байгаад байгаас шалтгаалаад нөгөө хөрөнгө хувааж чадахгүй заримдаа бас нөгөө зарим эмэгтэйчүүд нь мэдлэггүйгээсээ болоод том хөрөнгнөөс өөрөө авч чадахгүй тохиолдол шүүхэ шийдвэрсэн тохиолдол зөндөө байна. Тэр энийг зохицуулж байна. За мөн дээрэс нь нөгөө хамтран амьдарч байгаа нөгөө гэрэлтэй батлуулаагүй хүмүүсийн харилцаа ямар байх юм бэ гэдэг хүүхдтэй олцоод идэг тий. Тэгээд ингээ 10 жил 20 жил амьдарсан байгаад идэг гэрэлтэй баталгаа байхгүй. Гэр бүлөө гэхлээр гэр бүлийн тухай хуулиа хараад үзэхээр гэр бүл гихцэн тодорхойлолтод орохгүй болчиход байдаг тий. Тэгээ энийг зохицуулж өгөөд энэ яваад энэ тэгэхээр энэ яг зөв зохицуултуудын хүрээнийг хараад тах нөгөө Оросын холбооноос Герман тэргүүтэй улсуудаас ерөн жишг аваад ах шиг байна. Тэр яг юмруу зохицуултууд орж өгвөл бас эрэгтэй ч эмэгтэй ч нөгөө мэдээж хэрэг гэр бүлдээ үүрэг хариуцлагатай байх хэвээр тэр дундаа мэдээж хэрэг дундаас төрсэн хүүхдийг бол өссөн хүмүүжүүлэх асраа хамгаалах үүрэг чухалчлаа шүү гэдгийг л нэг номер тавьж байгаа. Энд чинь өөрөө үнцүүлэр олгоцсон үнэт зүйл байхгүй тий. Эцэг гих үр хүүхдийнхээ өмнө үр хүлээн тэрийг асран хамгаалах үүрэг хүлээж чинь бүхэл боломжоор одоо тийжэнд итгэх үүрэг хүлээж байгаа. Ийм л холын зохицуулттай одоо шүү. Эдийн засагт нь ууж хуулийнхаа шинжилгээг хийх гэж оролдож байгаа юм байна. Тэрийг харсан. Яг ийм цэгүүд байна тий. Тийм байна. За тэгвэл нийгмийн хариуцлага хүлээх чадваргүй ч гэдэг юм уу, хууль эрх зүйн ойлголтгүй юм бүтэн давхарга яваад байна л да. Энд тэнд очиод хүүхдтэй олчоо салчдаг. Тэгээ маш олон тооны хүүхдүүд бараг аймаг Улаанбаатар хотод орчод юм ингээд салж нийлсэн. Тэгэхээр яг энэ олон хүүхдүүдийнхээ өмнө тодорхой хэмжээний хуулийн хүрээнд магадгүй ээжтэй ч юм аавтай гэр бүлээ батлуулаагүй байж байгаа. Яг хуулиараа харуул гэр бүл биш. Гэхдээ хүүхдүүд төрөө яваад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн асуудал төр яг хоо эдийн засгтаа ууж जैन тэгээ эдийн засгтаа ууяд нөхөн төлбөрчүүд нөхөн олгорын асуудлыг ярьж байгаа. Энэ нь яг өнөөгийн нөхцөлд нэг 190 мянган төгрөг ч юм уу 300 400 мянган төгрөгөөр ярьж штэ. Тэгээд эргээд нөгөө талдаа ахаал эдийн засгийн докторгүй бас ядуурлын түвшин рүү өссөн өсөөгөө орж байгаа юм хүүхдүүдийг бий болгоод байгаа штэ. Энэ хүүхдүүдийн тоо асар их нэмэгдээд байгаа. Тэгэд энийг одоо яаж зохицуулт хийх юм бэ? Бас юм. Тийм яг одоо яг нийгэм толгомдод байгаа асуудлын нэг нь бол гэр бүл саллтын асуудал байгаа байхгүй тийм ээ. Гэр бүл саллтын асуудал. За үүнийг андагаад одоо шүүхийн одоо иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн 10% нь бол одоо гэр бүлийн асуудал тийм. За үүнд бол гэр бүлийн асуудал гэдэгт бол одоо гэр бүл туслах, за хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг харуулах, за төрөнгийн харилцаа гэдэг энэ харилцаанд орж байгаа. Тэгэхээр одоо гэр бүл гэдэг бол ерөөсөө нийгмийн анхдагч нэгж байхгүй. Нийгмийг бүтээж байгаа анхдагч нэгж. Тэр гэр бүлд одоо өс торнож байгаа хүүхдүүд ирээдүйд одоо Монгол улсын ирээдүйг авч явах хүмүүс бэлтгэдэг нь шүү дээ. Анхдагч нэгж учраас. Тэгэхээр гэр бүл саллтын хамгийн том хоригч нь хүүхдүүд гэж үздэг нийгэмд. Тий. Яг гоо эхнэр нөхөр хоёр бол таагч тохирохгүйсэн болоод салчиж байгаа. Тэгвэл хүүхдүүд нөгөө ааваараа хайрлуулах, эцгийн хайрыг эдлэх тий, ихээрээ хайрлуулах, хамт байх. Одоо хүүхдийн эрхийн конвенц, за хүүхдийн эрхийн хамгаалах тухай хуулинд бол одоо эцэгтэйгээ хамт байх, тий, эцэгхээ мэдэх боломжийг мэдэх хэрэгтэй гэж тунхагласан. За үүнд Монгол улс нэгдээд орцсон. Ийм одоо яг хууль эрх зүйн бол ийм байгаад байна л да тийм ээ. А бодит байдал дээр бол одоо хамтран амьдарч байгаа ч юм уу, гэрэлтэй батлуулаа гойж байгаад ингээд салчдаг. Гэхдээ дундаасаа хүүхдтэй байдаг. Тэгээ хүүхдийн асуудал одоо ярдангууд нөгөө нэг хариуцлагаасаа одоо цухтах ч юм уу тий. Одоо тэжээнд тэтгэх үүргийг биелүүлэхгүй. Тэгээ шүүхүүд ханддаг. Шүүгүүд хандсан ч одоо шийдвэр гаргадаг. Шийдвэрийн дагуу биелүүлж байгаа хүмүүс нь хийдүүлээ тий. Биелүүлэхгүй байгаа нь хийдүүлээ. Цаана одоо хүүхдийн амин амьдрал ирээдүй одоо яригдаад байдаг. Яг нь одоогийн гэр бүлийн тухай хуулийн дээр ч байгаа.
гэрлэгчид одоо нэг нэгнийгээ хүндлэх, халамжлах, тэжээнд итгэх. За үнэнч байх. Тийм ээ. За үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэх. За суртахууны хувьд одоо зөв төлөвшүүлэх. За гэх мэтчлээ одоо ийм үүргүүд хүлээсэн байгаач энэ яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа даа. Энэ өнөөдрийн гол асуудал байгаа даа. Тэгэхээр үүрэг байгаад хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хариуцлага гэж юм байгаамаагүй юу гэдэг дээр л яригдана. Шинэ хуулийн төсөлтөө бол бас яг хариуцлагын асуудлыг эдийн засагт нь уяад оруулах гэж байгаа юм байна лээ тий. Бас илүү органик тэд бас тэнцвэртэй хууль батлагдчих магадгүй гэж харсан. Яг энэ тал дээр нэлээд явхаар өргөн хүрээний багтай ажиллах Тийм хэрэгтэй. яг уу энэ танилцуулга бол айгүй гоё л явж байгаа юм. Гэтэ яг өнөөдрийн байдлаар тэр одоо хуулийн төсөлтөд танилцахад бол 23 оны 1 сард хэдэн сард үлээ нэг төсөл одоо батлагдсан явж байгаа. Энийг харахад бол яг одоо нөгөө танилцуулган дээр байгаа тэр зорилго нь яг энэ хуультай бичигдсэн юм гэдэг төсөлтөөр бол би бол олж хараагүй яг үнийг хэлэхэд бол яг одоо тэжээнд итгэх үүрэг янз бүрийн юмнууд нь бол яг өмнөх хуулиараа л явж байгаа гэж харсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол үүргээ зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага байх юм бэ гэдэг энэ механизмыг тухайн хуульд зөв оруулж өгөөгөөс хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан энэ одоо шалтгаанаас үүдэлтэй нийгэмд одоо ийм гэрүүлийн тухай хууль хэрэгждэггүй гэдэг ийм одоо хүмүүсийн сэтгэхүйтэй болцсон. Одоо жишээлбэл одоо бид нар бол хуульч өмгөөлөгч одоо иргэдэд одоо байнгын зөвлөгөө өгч байгаа тийм ээ. Ихэнх хүмүүс нь гэрүүлийн тухай асуудалтай холбоотой гэдэг. Түүний ихэнх нь бас гэрүүлээс гадуур харилцаа үүсгэчлээ. Одоо энэ хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Анаа нөхөрт болоо одоо гэрүүл хүмүүлээд байгаа бас нэг хүн байдаг тийм ээ. Энэ хүнд одоо ямар хариуцлага хүлээлгэх вэ гэж зөндөө ханддаг. Бид нар хэлэх үггүй шүү дээ. Хариуцлага байхгүй гингүүт энэ ч одоо ямар сони юм бэ гэдэг шаардлагатай гэж тэгдэг тийм. Тэгэхээр энэ нөгөө зохицуулах шаардлага байгаад идэг тийм ээ. Тэгэхээр энэ зохицуулт одоо бас хэрэгтэй байна л гэж үздэг тийм. Эдийн засагтаа ууж асуусных за ер нь ингээд хамтран амьдрагчид болон гэр бүлийн эхнэр нөхөр хоёр за дундаа үүссэн за гэр бүлээс салгууллаа гэж бодъё л да. Тэгэхээр маргаан үүсдэг шүү дээ өмч хөрөнгөтэй холбоотой маргаан тий. Тэгэхээр энэ маргааныг яаж шийддэг юм бэ? Үнэхээр зарим тохиолдолд яг зүгээр өнгөцгийн юм кино контентууд дээр байдаг юм юмуд байдаг шүү. Кейс шүү. Гэрэлтэй батлуулаад ингээл хангалттай гэж үздэг нэг хэсэг байна. Гэтэл яг нэг хуулийн дээр болохоор 5 жил байх хэвээр гэрэлтэй батлуулсан байх хэвээр эсвэл батлуулаагүй ч гэсэндээ 5 жил амьдарсан байх хэвээр гэдэг. Хэд хэдийн юм нэг өөр өнцгүүд гарч ирээд идэг. Тийм яг нөгөө шүүхтэр нөгөө шийдэгдээд байгаа хэрэгүүдээ ингээ хараад тахаар чинь мэдээж гэр бүлийн домдын эд хөрөнгийн асуудал шууд яригддаг л да. Яг гэрэлтийн батлаа нөгөө хуульд зааснаар гэр бүлийн тухай зааснаар бол гэр бүлийн домдын эд хөрөнгийг ямар тохиолдолд үзэж ийнэ гэхээр гэрэлтэй батлуулснаас хойш үүссэн эд хөрөнгө бол гэр бүлийн домдын эд хөрөнгө тоон гэж үзэж байгаа. Гэрлээд түүнээс хойш үүссэн хөрөнгүүд өмнөх хөрөнгүүд хамаагүй. Тэгэхээр нөгөө босод хөрөнгүүдийг нь хойрт хөрөнгө гэж үзээд тохиолдол бол байна. Яг зөвхөн бас хамтран амьдарч байгаа мөртлөө бие биенийхээ нэрийг төрөлцсөн те энэ бит хоёрын гэрэлтэй батлуулаагүй болож бит хоёрын домдын хөрөнгө шүү гэд тооцоолцсон байх жишээ иймэрхүү кейсүүд байдаг. Тэр тухайн одоо үйл явдал ямар дүн шинжилгээ хийж байгаасаа хамаарал хууль зүйн дүгнэлт гаргалаа гарч байгаа. Гэхдээ энийг бол хуулиар бол зохицуулчихсан бүгд нь. Яаж ашиглаж байгаа вэ гэдгээс л хэрэглээрийн шатн дээр л зөрөө гарч нөгөө иргэдэд өөрөө буруу зөр ойлголт төрж байгаа бололтой байна. Тий. Энэ дээр бас нэмээд ярихад бол нөгөө гэрлэлт гэж юу юм те гэр бүл гэж юу юм хамтран амьдрах ч юу юм. Энд чинь одоо хууль зүйн бол одоо ялгаатай ойлголттой байхгүй. Хууль зүйн шинжилгээ өөрөө хуулийн нэр томьёонд тогтож явдаг юм шинжилгээ байна. Тэгэхээр гэрлэлт гэдэг бол одоо сайн дурын үндсэн дээр тий 18 наснд хүрсэн одоо эрэгтэй эмэгтэй хоёр одоо гэр бүл болж байгаа төрийн байгууллагад бүртгүүлснээр одоо гэрлэлт буюу гэр бүл бий болоод байгаа байхгүй. Бүртгүүлээгүй байх юм бол юу гэж үзэж байна вэ гэхээр хамтран амьдрах гэж үздэг. За хамтран амьдрах гэдэг нэр томьёо бол одоогийн гэр бүлийн тухай хуульд бол байхгүй. Гэр бүлийн хүч хэрхэлтэд тэмцэх тухай хуульд нэг гэр бүлийн хамаар орцсон байдаг байхгүй. За тэнгууд шүүх одоо гэр бүл гэдэг гэрлэгчтэй хооронд үүссэн маргааны шийдвэрлэж байгаа хууль нь одоо тэдний хооронд одоо эд хөрөнгөний харилцаа үүсэдэг шүү дээ. Маргаантай харилцаа үүсэж байгаа. Тэр харилцааг зохицуулж байгаа одоо хэрэглэж шийдвэрлэх хууль нэг өөр. Ягаад гэвэл гэрэлтэй бүртгүүлсэн болохоор нэг өөр. Гэрэлтэй бүртгүүлээгүй хамтран амьдарч байгаа одоо хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгөний харилцааг шийдвэрлэж байгаа хууль нь бас өөр байхгүй юу? Өөр ялгаатай. Тэгэхээр тийм гэрэлтэй адилхаж тооцдог тийм зүйл байхгүй шүү дээ. Ягаад гэвэл бүртгүүлээгүй юм чинь тийм үү? Бүртгүүлсэн байх юм бол нэг хуулиан байраа шийдэж чинь. За бүртгүүлээгүй учраас
одоо нөгөө нэг бас нэг одоо үүсэж байгаа асуудал нь хин нэг нь охирч үлдээд байгаа байхгүй. Хамтран амьдарч идэг тийм ээ. За нэг нь одоо өөрийнхөө цалингаар одоо байр машин аваад идэг. Нөгөөх нь өөрийнхөө цалингаар нөгөө нэг амьдралаа бий болгоод идэг тийм ээ. Одоо наацгаа идэж явах одоо өмсөж тэ зүөх энэ хувцас ингээд бий болгоод байна шүү дээ. Жижиг хэрэглээнүүд бий болгоод идэг. Тэгээ шүүхтэр очингууд нөгөө нэг байр машин авсан хүн үгүй энэ хөрөнгө чи би гаргасан шүү дээ. Энэ чи миний хөрөнгө шүү дээ гэдэг тийм ээ. Нөгөө хүн чи хөрөнгө оруулах байхгүй. А гэхдээ нөгөө хүн чи амьдралаа авч явсан шүү дээ би гэдэг тийм. Дөнгөж шүүх боломжгүй байна. Тэр чи одоо тооцохгүй гэд яваад байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр хууль нь өөр байхгүй юм. Эд хөрөнгийг бий болоход оруулсан хэмжээгээр нь одоо шаардах үүсэх гэдэг байгаа байхгүй. Өөрийнх нь хөрөнгө оруулалтын хэмжээгээр гэсэн. Хэмжээгээр тий. Тэнгүүд баримтаа хахаар яах юм нөгөө нэг нөхөр ч юм уу нөгөө байх машин авсан баримт нэр дээр нь байх чинь. Тэгээ нөгөөх нь үгүй би бас ингэ хахад энэ бол айгүй том тийм юу одоо ингэж үлдчихэж байгаа хүмүүс том зөрчил болчиход байгаа. Зөндөө байгаа шүү. Гэр бүлийн тухай хуулийн одоо шинэ найруулга дээр яг энэ асуудлуудыг оруулсан болов. За одоо харин энэ асуудал тэгээ угаасаа одоо нийгэмч толгомдоод байгаа хүмүүс ярьдаг сэдв хүмүүс одоо охирч үлдээд байгаа учраас нөгөө нэг хэрэгтэй шаардлага урган гарч ирж байгаа. Түүнтэй холбоотой одоо хамтран амьдарч гэдэг одоо нэг томьёо зүйлийг одоогийн одоо энэ гэр бүлийн тухай шинжилсэн найруулга дээр бол одоо оролцсон. Гэр бүлийн харилцаад адилтгах харилцаа гэж үзээд. Одоо жишээлх юм бол Солонгос улс ч юм уу одоо гадаад ямар улс байлаа нэг улсад одоо хууль нь бол яг манайхтай адилхан байдаг. Гэхдээ хэрэглээ нь болохоор арай өөр болдог байхгүй. Одоо яг ингээд нэг хаягн дээр хоёулаа амьдраад байдаг. Тийм. Тэгээд ингээд хөрөнгө бий болгочоод байдаг тийм. Цаашдаа ер нь гэрэлтэн бүртгүүлэндээ гэсэн тийм хүсэл зоригтой байна гэдэг үүднээс тэр хүмүүсийн харилцаа гэр бүлийн одоо гэрэлттэй адилтгаж тийм одоо хууль ёсны дагуу гэр бүлтэй адилтгаж үзээд маргааны шийдвэрлэлийн практик бас байд юм байна. Тодорхой хугацаа өнгөрсөн байхаа шаардлагатай тийм. Иймэрхүү одоо бас сайн туршлагууд бас байна. Энийг бас одоогийн энэ гэр бүлийн шинжилсэн найруулгатаа бас тийм оруулж байгаа тийм. За нэг ийм асуулт байна. Гэр бүлийн саллтаас шалтгаалсан одоо сэтгэл санааны хохирол гэж байдаг тий. За хүүхдүүд мэдээж хэрэг хохирох нь тодорхой. Тэгтэл түүний ард за ерөөхдөө хин нэг одоо буруугүй итгээд гэж ярьд юм уу? Юу гэж хэлэх вэ? Гэхдээ бас ахаа задлаад үзвэл дахиад нэг суур хэд хэдэн шалтгаанууд байдаг юм байлээ. Тэрийг яг бас гүнзгий орохгүйгээр өнгөцгөө ярьчих. За гэр бүлийн саллтаас шалтгаалаад хин нэг нь ингээд илүү хохирдогч гэдэг юм уу? Ингээд сэтгэл санааны хохирол амсаад үйлдэлээ. Энэ хүмүүсүүдэд ер нь бол сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж барагдуулах одоо ийм хууль эрх зүйн боломж байна уу? Яг шууд сэтгэл санааны хохирд гэхээс илүүтэйгээр нэг юм тодорхой төвшний нэг юм үйл явдлууд яригдана. За юу яриж байгаа нэхлэр нэгдүгээр гэр бүлд туслах болсон үндсэн шалтгаан өөр юу юм бэ? Тэ? Тэр шалтгааныг тодорхойлоход гэмтрийн шинжтэй юм уу, зөрчлийн шинжтэй үйлдэлээс бол салж байгаа бол мэдээж хэрэг гэр бүлийн хүчирхэл үлдээд удаа дараагийн одоо хамтаа амьдрахчаа ч юм уу зодож нүддэг тэ сэтгэл зүйн дарамтанд оруулдаг ийм нөхцөлөд бол гэмтрийн шинжтэйгээс бол салж байгаа бол сэтгэл санааны хохирлоор эргэн журмаар шийдвэрлэгдэж байгаа учраас өөрөөр хэлбэл за тодорхой жишээ яриг бол одоо нөгөө эргэн хаа гэдэг болроо гэдэг хүний нөхөр нь бата гэдэг нөхөр нь байнга зоддог 2 жил зоддог болчих тэ тэр нь тогтоогдоо шүүх цагдаагаар явлаа. Хэрэг шийдэгдэд яваад эрэг үйл 11-7 буюу гэр бүлийн хүчирхэл үлдэх гэмт хэрэг үлдэгчлээ гэж тооцож байгаа байхгүй. Тэгээ эндээс шалтгаалаад тэр хүн дэр шинжээш томилогдоод ямар сэтгэл санааны сэтгцэд нь одоо ямар гэмтэл юмгийг үүссэн те тэмтэй холбоотоор мөнгөнд төлбөртэй холбоотоор хэдвэр зэрэгт орох юм. Энийг нь шүүх хэдэн нүгээрөө тогтоох гэдэг юм механизм нь 24 оноос л хойш хэрэгжиж эхэлж байна. За энэ эргэн журмаар. Зөрчлийн журмаар ч гэсэн окей тодорхой асуудал яригдчих эхэлж болно. За яг энгийн төвшөнд одоо жишээл бид нар одоо эхнэр нөхөр хоёр хоорондоо ярилцж байгаа салъя те гэдэг юм шийдвэр гаргаж байгаа сэтгэл зүйн хохирол гэхээс илүүтэйгээр хүүхдүүд учраас одоо эмгэгийг тогтоох асуудал яригдана. Өөрөөр хэлбэл хүүхдэр гэрэлтээс цуслуулсан шалтгаалаад хүүхдэд ямар нөлөө үзүүлээд байгаа те ямар үр дагавар үүсэж байгаа гэдэг. Энийг тогтоох энийг одоо юу гэнэ те одоо оролж илрүүлээд одоо бие биендээ хариуцлага оногдуулах хариуцлага үргэлжлүүлэх асуудал бол ерөөсөө зүгээр эцэг гэх юм уу байхгүй. Гэр бүлийн тухай заснаа эцэг гэх үр хүүхдээ асран хамгаалах түнтэй холбоотой бүх тэтгэлийг өгөх асуудал бол шууд яригдчих. Тэгэхээр энэ үр дагаврын асуудал бол яригдэж байна. Тэгэхээр яг зэдэм онцгой хүмүүлэгчийн хувьд бас энэ төрлийн юмс хэрдэрх голчлон ажилтдаг хүмүүс бол энэ дэлгэрэнгүй ярих байх. Сэтгэл санааны хохирлоо ер нь манай иргэд авч чадчих нэг бас нэг шинэл кейс шүү дээ шүү. Тий, одоо энэ ч 24 оноос хойш л зүйлдэл эрүүгийн журмаар одоо тий сайн нэг гэмтэрэг охирогч болвол тий сэтгэл санаанд одоо сэтгэл зүйчсэн гим хорон асуудал охирлын асуудлыг бол
тооцдог аргачлалыг одоо 24 оноос л хэрэгжүүлж байна шүү дээ. За сэтгүүлч асуусан асуулт бол одоо өнөөдрийн байдлаар тийм ээ одоо энэ гэр бүл саллалтаас болсон одоо шалтгаанаас үүдээд одоо гэрлэгчд болон хүүхдүүдэд одоо сэтгцэд нь юм уу те сэтгэл санааны нөхөрл үүсдэг за байж болж шүү. Үүнийг одоо гаргуулах юм хууль эрх зүй орчин байна уу гэж асууж байна. Миний хувьд бол байгаа гэж хардаг. Хуульч өмгөөлөгч хүний хувьд бол за ягаад тэгэхээр гэр бүлийн тухай хуулийн одоо тодорхой заалт дээр юу заасан бэ гэхээр гэрлэгчд одоо бие биендээ үнэнч байх, энийг хүндэтгэх, халамжлах, тижээнд итгэх тийм ээ ийм үүргийг хүлээдэг. Үүний хажуугаар нэг нэгэндээ одоо очруулсан материалын болон эдийн бус хохирлоо шаардах хэрэгтэй гэж заасан байдаг. За эдийн бус хохирол гэдэгт бол одоо сэтгэл санааны хохирлол орох. Тийм ордог байхгүй. Орно тий. За очих нэг юм бол одоо за үнэнч байх үүргийг биелүүлэхээс одоо зөрчөөд одоо бусдад одоо тайр сэтгэлтэй болоод гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ. За үүнийг мэдсэн эхнэр юм уу нөхөр тийм ээ одоо сэтгцэн үед маш том гэмтэл авдаг гэж байгаа байхгүй. Энэ бол одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар батлагдсан зүйл байдаг. Сэтгэл зүйн үед бол маш том гэмтэл авдаг гэж байгаа. Нэгсэндээ сэтгцэд нь одоо гэмор уучраад зовөө шаналл тийм ээ одоо тэрийг бодхоор л одоо нөгөө осолд орсондоо тэнцэх хэмжээний тийм тэгж ярьдаг шүү дээ. Одоо баг бүх ясан одоо хугарсантай тэмцэх тийм өвдөлтийг сэтгцэн үед бол авдаг гэсэн тийм яг нөгөө юу байд судлаа байдаг юм билээ л тийм ээ. Тийм байна тийм. Тийм тэгэхээр ийм одоо зовоорыг авч байгаа. Энэ бол маш том одоо охирол واخгүй юу. Тийм. Үүнээс шалтгаалаад одоо сэтгэл готгалд ордог. За магадгүй амиа орлох шалтгаан болох ч юм уу тийм ээ. За магадгүй одоо амьдралын одоо төвшин одоо чанар нь муудах ч юм уу те ажил хөрлөө хийж чадах юм байх. Ийм нөхцөл байдлуудыг үүсгдэг. Тэгэхээр за гэр бүлийн тухай хуулийн дээр бол одоо шаардах хэрэгтэй гэж заасан байдаг. За би одоо шаардмаар байна гэдээ одоо бидэртээ хүрээд ирдэг тийм ээ. За өрөнгүүд одоо бид нар болон шүүх юуг хардаг вэ гэхээр баримтыг хардаг байхгүй. За одоо та сэтгцэд учирсан одоо охирлыг яаж тогтоогоод байгаа юм бэ те. За бид нар одоо хэлж чадах хамгийн наацхан асуудал бол та сэтгэл зүйчд үзүүлсэн үү? Ямар онш дүгнэлт гаргасан. Тийм ээ? За тэгэнгүүт одоо нэг мэдээж сэтгэл зүйч төлбөр мөнгөтэй холбоотой асуудал яригдсан шүү дээ. Тэрнийхэн төлбөрийг л хэмжлэх асуудал гарч ирж байгаа. Ягаад гэвэл нөгөө нэг тухайн хүнд сэтгцэд нь учирсан гим хорын нөгөө нэг хэмжээ буюу одоо ямар гэмтэл аваад байгаа юм гэдэг хэмжих боломжгүй байгаа. Хэмжүүр тий одоо аргачлал байхгүй байхгүй. За байгаа аргачлал нь бол одоо мөрдөгч байгаа гэмтэргийн улмаас учирсан гэж заасан учраас түүнийг шууд нөгөө төсөөтэйгээр хэрэглэх боломж бас байхгүй гаддаг. Тэгэхээр энэ хэмжих одоо хэмжүүрийг одоо зохицуулж байгаа журман тодорхой болгочих юм бол бас хэмжиж болоод байгаа байхгүй. Яг л одоо шинжлэх ухаан маш өндөр түвшинд хөгжчихлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг шинжээчийн баг ажиллаад, тийм ээ. За нөгөө сэтгэл зүйчийг оролцуулаад олон улсын түвшинд одоо стандарт юу заасан байдаг. Энэ хэмжүүрээр тогтоочих юм бол бодиттой одоо нөгөө нэг юу гарч ирэх гэдэг чинь тохиолдлын хэмжээ гарч ирэх гэдэг чинь тийм ээ. Тийм. Бас энэ нарийн ажил байна. Тийм. Тэгэхээр энэ одоо эрх зүйн харилцаа яг хуулийн дээр байгаад идэг. Яг нөгөө нэг оюучид маргалтын ингээд хийхээр бас тодорхой бус байгаа болохоор нөгөө нэг хэрэглэх шүүх байдаг, хэрэглэхгүй шүүх байдаг тийм ээ. Тэгээ үүнээс болоод одоо иргэд охироод байгаа юм шиг бол эрх зүй орчим. Тэгэхээр энэ тодорхой бус асуудлаа тодорхой болгох юм бол энэ бол илүү сайн хэрэгжих боломжтой л асуудал. Зохицуулт байгаа боловч яаж хэрэгжүүлэх арга механизм сул байгаад л оршиж байгаа юм. Мөн дээрэс нь энэ сая бас тайлбарлаад байна. Тийм практиктэр толгомддог асуудал байхгүй ялтчихгүй. Эхнэр ч юм уу нөхөн хүрчээд ингээ араар тавьсан слот маш их одоо зов шаналж байгаа. Одоо гутарж байгаа бас нөгөө нэг би амьд явахд ч хэцүү байна гэдэг юм маш том гүгэн асуудал орж байгаа хгүй сэтгэл зүйн траума үүсчих гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг яах вэ гэдэг асуудал гардаг мэдээж сэтгэл зүйчд ханд нь бидний зүгээс зөвлөө өгч. Гэхдээ ялцгүй баримтын хөрөн шүүх шиг. Тэр нөгөө одоо ганц болоод байгаа нэг одоо туршилт гэх юм уу эсвэл нэг практик дээр хэрэгжээд байгаа ганц асуудал нь гэмтрийн улмаас үүссэн тэр гэмтэлтэй холбоотойгоор л нөгөө сэтгэл санааны охирлыг тооцох арга механизм нь одоо л хэрэгжиж нэг жил гарсан болж байна. Тэгэхээр одоо иргэний хэрэг дээр энэ асуудал яаж хэрэгжих вэ гэдэг асуудал бас төлөв эргэлзээтэй байдаг. Гэтэл боломж бол байгаад байгаа хууль санамжлагчдын хувьд бол бүрэн боломж байна гэж байна. Бас хихийг зориод 2024 оноос эхлээд сэтгэл зүйн хохирлыг нөхөн төлөвлөх юм бас хуулиудыг шигтгэд явж байна. Энэ асуудахгүй хөрсөн дээрээ суугаад ажил болох байхаа. За тэгвэл гэр бүлийн тухай хууль гэд ер нь бол ингээд үүсгэхэд
залгаатай яг нөгөө талынх нь зоосны хоёр тал шиг гэр бүлийн тухай гэр бүлийн хүчирхийлэл гэдэг шууд холбогдоод маш их юм кейсүүд гарч ирдэг. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл яагаад ингэтлээ газар авд юм бэ? Анх 99 онд хууль баталж байхад гэр бүлийн хүчирхийллийн түвшин юм өндөр байсан юм ч юм уу? Эсвэл цалалтын түвшин юм өндөр байсан юм. Яг юунаас болж гэр бүлийн хүчирхийлэл газар аваад байгаа. Тийм энэ дэр бол яг олон зүйл бол шалтгаалж байгаа. За өөрөөр хэлбэл одоо би сая ярьцлагынхаа өмнө бас хэлсэн. Нийгэм хөгжиж байгаа. Монголын нийгэм өөрчлөгдөж байгаа. Нөгөө соёлжж байгаа байхгүй? Эрх зүйн мэдлэгэнд ажиллаж байгаа. Үүнтэйгээ холбоотойгоор нөгөө гэр бүлийн хүчирхийлэл ойлголт ч өөрчлөгдөж байгаа. Өмнө яг зөв 90-ад оны үед бол бас ингээд зарим кейсүүдийг ингээд уншаад үзэж явахад нөхөр нь эхнэрээ зодсон гэдэг үйл явдал бол бас нэг жирийн үзэгдэл юм шиг тухайн цаг үеийн нийгэм төр шилжилтийн үед тийм ойлгогдож байсан байх. Одоо цаг үед тэр нэг хүний биед гар хүрэл энэ нөр зөрчин шүү эсвэл гэмтэл очвол эрүүг харилцаа хүлээн шүү гэдэг нөгөө соёл нь өөрөө мэдэж эхэлж байгаа байхгүй. Тэр нөгөө нийгэм хэрэгцээ шаардлагаар нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголт өөрчлөгдөж. За дөрөв төвшөнд үзэж сэтгэл санааны бие махбод эдийн засгийн яг бэлгийн гэдэг тийм дөрөв төрлийн хүчирхийллийн шинж тэмдэг тий үйлдэл. Түүнээс нөгөө нэг бидний сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг одоо ойлгож эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө эхнэр байсaaгээл үглэлдээ загнаад тэр нөгөө хүндээ дарамт төсгөд идэг гэдэг ойлгохгүй тий. Сэтгэл зүйчдэр очиж зөвлөгөө авч болдго юм а гэдэг одоос ойлгож байгаа тийм адилхан байгаад байна. За эдийн засгийн хүчирхийлэл гэдэг одоо ч ойлгож эхэлж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бүх дансыг одоо нэг хүн хариуцдаг. Нөгөө хойлж өгдөг, бараг идэх хоол, өмсөх зүүх нь урдаас бэлдэж өгдөг, төлөвлөж гаргаж өгдөг. Энд чинь өөр эдийн засгийн хүчирхийллийн бас нэг шинжилгээ цаашлаад үл тоомсорлох хүчирхийлэлд орж байгаа тийм. Тэгэхээр ингээд энэ ойлголтууд чинь өндөр харагдаад байгаа. Хууль багаар орж эхэлж байна. Тэгээд нийгэмд өөрөө энэ одоо энэ эрх зүйн мэдлийг чинь дээшлүүлэх боломжийг ингэж дээшлэл гаргаж ирж байгаа. Хуулиараа. Хуульд шигтгэж өгч ирэх гэсэн үг шүү дээ. Сая сэтгүүлч хэлдэг шиг тийм. Тэгэхээр ийм боломжууд нь гарч ирж байгаа учраас гэр бүлийн тухай бол одоо энэ ойлголт бол шинжилж орж ирж байгаа. Гэр бүлийн хүчирхийллээс хамаарат нөгөө гэр бүл цуслалт, гэр бүл салт бол их байна гэж ярьж байна. Гэтэ энэ явандаа цааштай дараагийн залуучуудад нөгөө төлөвшсөн иргэдийг бий болгоход нэмэртэй байна гэж харж байгаа. Нөгөө туршлага хоригдлуулна гэдэг шиг тийм. Тэгэхээр хүүхэд байхаас нь гэр бүлийн тухай хуулийг ч гэдэм үү кейсүүдийг тодорхой ойлголттой болгоод болон болохгүйг нь ялгаж иргэнүүд бэлдэх шаардлагатай байна шүү дээ. Эдгээр маань насанд хүрээд гэр бүлийн харилцаанд ороод ирэхээр илүү туршлагатай, мэдлэг мэдээлэлтэй. Тэгвэл өөрийгөө маш их өөр төлбөрт унах юм байна гэдгээ ч мэдэхгүй энэ тэнд маш олон хүүхдүүдтэй ингээд өнчрүүлээ орхицсан байж байгаа. Гинт шүүхээс ч гэдэм үү ийм том асуудлууд үүсдэг л дээ. Маш их хэмжээний өөр төлбөр ч гэдэм үү хүүхдийн нөхөн олгорын асуудал гэдэг өөр төлбөрт унтсан ийм хүмүүс бас байгаад байдаг. Тэгэхээр бас хуулаа мэдэхгүйгээс болж эрэгтэй эмэгтэй гэхгүй тий одоо хохироод байна. Хуулийг соён гэгэрүүлээд энэ залуучуудаа ч гэдэм үү иргэдээ хэн соён гэгэрүүлэх үүрэгтэй юм бэ? Өөрсдөө бүр ингээд хуулийг хайгаад уншаад явах нь юу л бол тэгэхээр бас өмгөөлөгч хуульчдын үүрэг байгаад байна. Хэн ажиллаж яг уу тий наад чи бол яг бас сая бол нэг подкаст сонсож байгаад бол Монгол улс бол нэг ч төгрөг зарцуулдаггүй хуулийг хэрэгжүүлдэг гэдэг байгаа юм. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр хуулийг хэрэгжүүлнэ. Нэг ёсондоо ингэж ойлгож байна уучлаарай. Буруу байж магадгүй. Нэг ёсондоо тухайн иргэн алдсны дараа ардаас нь хуулиа ойлгоод идэм юм. Эсвэл алдхаас өмнө уул нь бол урьдчилан сэргийлэх ойлголт өгөх юм шаардлагатай байна. Энэ ийм байхгүй. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр хууль хэрэгжүүлдэг гэдэг ойлголт чинь хуулийг зуршлах, таниулах зардал гарахгүй нэг зүйл байхгүй. Харамсалтай. Батлал легалийн фондоор хийждэг тийм ээ. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлээ гаргачихдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ийм хууль гарсан шүү. Энэ хуулийг ингэж ойлгоно шүү гэдэг одоо сурчлал таниулах тий одоо соён гэгэрүүлэх энэ ажлыг төр өөрөө хийх хэрэгтэй байхгүй. Төр хуулиан баталдаг хэрэгжүүлдэг юм чинь энэ хуулиа нийт таниулах үүрэг нь бас байгаа шүү дээ. За яг одоо бидний төвшөнд бол хууль чимүүлэгчийн хувьд бол одоо хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Одоо нийтд одоо эрх зүйн боловсролыг тий өөрийн чадах хэмжээгээр хүргэх үүрэгтэй. За жилдээ одоо нэг өндөлбөргөө тий хууль зүйн одоо өмгөөлөл үйлчлэх үзүүлэх гих мэтчлэн одоо хуулиар хүлээсэн үүргийнхаа хүрээнд за тэгээ зөвлөгөө мэдээлэл авч байгаа хүмүүсийн цаар хүрээнд тохируулаад асууж байгаа асуултанд тохируулаад одоо энэ хуулийг бол танин мэдүүлэх ажиллагаа бол хийж байгаа. Гэхдээ төр өөрөө яг энэ танин мэдүүлэх дөрвтэй ажлуудыг хийх ёстой. Одоо манай 900 яамнаас мэдээллийн агентлагтай ч гэдэм үү хөгжлийн төвтэй ч болоод эдгээр нь хэвлэл мэдээллийн байгууллагаар ч гэдэм үү
ерөнхий боловсролын сургууль гэдэг сегмент болгоноороо иргэдэд бас мэдээлжүүлэх юм үүрэг хүлээх шаардлагатай гэж хардаг шүү дээ. Тэгэхээр энэ ажлаа одоогоор бол сайн хийж чадахгүй байна. Гэхдээ чадахгүй мөнгө гарахгүй юм чи яаж юм. Энд дэр төсөв тавих хэрэгтэй. Төсөв тавиад түүнийхэн дагуу ажлын хэсэг янз бүрийн гаргаад тийм ээ бүтэц бүрэлдэхүүнээ бий болгоод тэр хүмүүсээ зөндөө сургаж одоо дадлагжуулаад тэгээд цаашаа нөгөө хүмүүс нь түгээдэг. Одоо гадаадын хууль тогтоох байгууллагууд чинь гол ажил нь бол энэ байхгүй юу? Соён гэгэрүүлээд хуулийг таниулах. Тэгжээж тэр хууль чинь яг амьдралд хэрэгжиж шүү дээ. Мэдсэн иргэн чи одоо би ийм юм хийж болохгүй шүү дээ гэдгээ алдсныхан дараа шүү өмнө мэдээд ингээд явчихна гэсэн үг. Тэгэхээр яг энэ иргэдийг шат чатанд нь бэлтгэх юм шаардлагатай л байна л да тий. Энэ ажлыг яг хэн угуулж чинь хэн уран дээр авч явж байна. За яг фактор бол хувийн хөгжлийн байгууллагууд л голчлон одоо явж байна л гэж миний зүг суулжин зүгс харж байгаа. Яагаад гэж юм вэхээр бол бас зарим төрийн байгууллагууд нөгөө нэг хууль сурчлага ажил гэдэг дотооддоо хийдэг байхгүй. Тэрийг мэдээж ирэх одоо мэргэжлийн хууль ч юм уу өлөгчөөс ч юм уу зөвлөгөө авах маркер, сургалт орох маркер одоо ингээд аваад байна. Ерөнхий боловсролын сургууль бол нөгөө иргэний боловсрол илүү нэг хичээл байгаад байна тийм ээ. Уучин байдаг гэсэн одоо ч байгаа. Ер нь бол тийм. Тэгээ заримдаа бас нөгөө мэдээж ирэх нь хойштой холбоо, мүүлжтэй холбооноос сургалт хийгээд зарим сургуулиуд дээр пробоно маркер сургалт ордог. Хууль сурчлан таниулах ажил хийж байгаа. За яг хууль зүйн одоо хууль зүйн дотоод иргэний яамд байгаа бас мэдээж ирэх хууль батлагдсантай холбоотойгоор бол яам агентлагуудад бол хууль сурчлага ажил бол хийж байгаа. Гэхдээ иргэдэд яг 100% хүрж ийн үгүй тэр нь ямар аргаар хүрээд ийн гэдэг нь бол эргэлзээтэй байдаг байхгүй. Жишээл зарим хүмүүсийн нөгөө онцлогуд шүү дээ. Хүнд ярихад ойлгодог хүмүүс, уншихад ойлгодог хүмүүс гэдэг ч юм тий. Яаж хүрч ойлгож ийн гэдэг бол бас ойлгодог. Тийм арга барил жоохон туршлагатай болмоор байна л гэдэг юм жоохон хөлжийн хувьд бол хараад байгаа. Хойд өмнө зөндөл юм лекс тавиад хууль сурчлага ажиллагаа хийжсэн. Гэхдээ энэ бол ганц хүн хийгээд амжихгүй байхгүй. Бүтэн юм цогц систем байж иж бол иргэдийн мэдлэгийг дэвшлүүлэх юм ажил аян өрнөх ёстой юм байна л гэдэг юм дүгнэлт төрсөн л дээ. Уул нь бүхэлдээ яамтай том том агентлагуудтай байдаг. Тэгэхээр аль нэг хэсэг нь энэ хууль сурталчлан таниулах одоо хуулийн ойлголтгүйгээс болоод жирийн нэгэн залуу legal info руу ороод хууль уншина гэдэг бол юу л бол гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нараас соён гэгэрүүлэх юм шаардлагатай юм байна гэдэг бас усаагаар мэт өгүүлэгдэж байна. За тэгэхээр сүүлийн үед гэр бүл болж байгаа хосууд маань гэр бүлийн гэрэлтийн гэрээ байгуулах болсон. Тэгэхээр энэ бас шинэ төрлийн соёл уу тий. Гэрэлтийн гэрээ гэж яг ямар заалттай яг ямар гэрээнүүд. Тий гэр бүлийн тухай хууль зааснаар бол тусгацсан байна. Нөгөө гэрэлтийн гэрээ хийж болно гэдэг юм агуулгатай. Яг нөгөө ямар гэрээ хийх үү, яаж хийх үү гэдэг өөрсдөө шүү. Бас нөгөө нийгэмд төгөөмөл биш бус хандлагатай байсан. Сүүлийн жилүүдэд харин бас нэлээд хэдэн гэр бүл, нэлээд хэдэн залуучууд бас нөгөө соёлжин гэдэг чинь сая миний яриад байгаа шиг тий. Гэрэлтийн гэрээ байгуулсан зөв юм байна. Энэ 12 орнууд шиг хэрэг хэн мэдлээ асуудал үүсээд хоорондоо гэр бүл цуцлах асуудал үүслээ гэж бодвол бид нэр хөрөнгөө яах вэ гэдэг асуудал дээр шууд анхаарал хандуулдаг болж шүүхтэр очихоор бас хэцүү шүү дээ. Нөгөө хүүхдээ асуудлаасаа түрүүл нэн тэрүүнд нөгөө хөрөнгөө яриад байхаар нөгөө яг ёс зүйгүй юм шиг сонин сонсогддог асуудал гардаг. Тэгэхээр энийг нэг боловсон байдлаар гэрээлэх маркаар ингэж шийдэж байгаа нь энэ маш зөв шийдэл гэж бол хараад байгаа. Өөрөөр хэлбэл одоо буруутай этгээд нь тодорхой хувь хэмжээг өгөх гэдэг ч юм уу тий илүү хувийг өөр хөвгтөө өгөх гэдэг ч юм уу хөмж хөрөнгөө хэрхэн яаж хойрлох уу гэдэг ч юм уу асрамжаа хүүхдээ асрамжаа яаж шийдвэрлэх үү гэдгийг ингээ урьдчилан байдлаар ингээд тогтооц нэг дэг жагийг тогтоож ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол маш зөв шийдэл байгаад байгаа юм шүү. Одоо сүүлийн үед нь олон залуу хос чинь тий хүүхдээ олчоод салчлаа би энэтэй нийцэхгүй мэн гэж байгаа. Иннээсээ урьдчилаад гэрэлтийн гэрээ байгуулъя. Нөгөө хүнээ таньж мэдээ тий ер нь гэр бүл болно гэдэг бол өөр маш том хариуцлага байхгүй. Тэр хариуцлагын тийм урт хугацааны том хариуцлага. Тэр урт хугацааны хариуцлагыг юу бий болгодог вэ? Үр хөвгт бий болгодог. Тэгэхээр энэ үр хөвгттэй өмнө хүлээснийг үүргээл хэрхэн яаж зөв зохистол шийдвэрлэв үүрэг хүлээх үү гэдэг л юм асуудал хэрэг. Гэрэн дээр өөрсдөө тохиролцоод гэр бүл болгож байгаа хүмүүс залтууд оруулах юм байна шүү дээ. Тийм ер нь бол тийм асуудал. Гэхдээ хуульд бол хашилсан байж болохгүй. Хуульд хашилсан болохгүй. За тэгвэл энтэй холбоотой хүүхд маш их давтагдсан асуултууд байлаа. Тэгэхээр энэ ямар асуулт гэхээр хүүхдийнхээ мөнгөнд тэтгэмжийг өгөхгүй байна. Тэгэхээр асууж байгаа. За тэтгэмжээ авъя чи яагаад шилжүүлэхгүй байна гэж асуухад би өмнө говьд байгаа хүүхдүүдэд шилжүүлж байна. Улаанбаатарт байгаа хүүхдүүдэд шилжүүлж гин би өөрөө хэцүү байна гэд ярьж идэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж шийдгээ хахад за яг хөвчээр хууль ашиглаад нөгөө залуучууд юм нөгөө төлөх ёстой иргэнийг
хүчээр ингээд бүх эд хөрөнгийг гаргууллаа гэж боддог. Дахиад нөгөө хүн чинь өөрөө буцаад эдийн засгийн хүнд байдалд орчдөг ч гэдэг юм. Энийг яаж юу шийдэд байгаа юм бэ? Тий, одоогийн хуульд ч гэсэн байгаа л да тэтгэлэг гаргуулах, тэтгэмжийг төлөвлөх тий. За, ер нь бол одоогийн хуульд юу гэж заасан бэ гэхээр за тэтгэлэг төлөгч нь тэтгэлгийн хэмжээ нь өөрөө нөгөө нэг цалин болон түнтэй адилдах орлогын 50% нэгтгэж болохгүй гэж заасан баг. Тийм ээ. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр цалингийнхаа 50%-аар тэтгэлгийн төлнө. Тэрнээс хөтгөлж болохгүй гэж заасан. За тэтгэлгийн хугацаанд нь төлөхгүй байгаа бол яах вэ? Тийм ээ, дараагийн асуудал яригдана. Тэтгэлгийн хугацаанд нь төлөхгүй байгаа бол шүүгэн шийдвэр гарснаас хойш тогтоосон хугацаанд төлөөгүй тэтгэлгийн 0.5% алдангийг шаардах хэрэгтэй гэж заасан. За үүний дагуу гаргуулж болж байна, тийм ээ. За хоёрдугаарт нь одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар дээр одоо маш олон ийм одоо юунууд явуулдаг л та материалууд одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах энэ тэтгэлгийн одоо төлөөгүй хугацаа хэтрүүлсэн олон жил болцсон тийм ээ. Тэгэхээр энд бас зуршлын тухай хуульд хариуцлага тооцох юм механизм байдаг. Одоо хэлээр орж гарах эрхийг одоо хязгаарлах. За баримтлах шийтгэл хүртэл оногдуулах ийм хариуцлага байдаг. Тэгэхээр энэ одоо яг хүний эрх чөлөөнд одоо эцсийн одоо арга болгож эрх чөлөөнд халдах нэг механизм бол баримтлах шийтгэл байхгүй. Тэгэхээр төлөхгүй хүмүүсийг авчиад одоо шийдвэр хүртэлийн одоо гомдлоор тийм ээ цагдаагийн байгууллага одоо энэ дээр зөрчлөлийг үүсгээд за баримтлах шийтгэл оногдуулж байна. За ингэж баримтлах шийтгэл оногдуулснараа өөрөө хариуцлагын чангаруулснараа тэтгэлэг төлөх одоо хэмжээ нэгсэж байгаа юм бас эерэг одоо өөр нөлөө бол гарч ирж байгаа. Тийм байна. За тэгэхээр маш их маргаан дагуулсан байдаг. За цуглараад хүүхдийн тэтгэмжийг өгөөгүй мэддэггүй байсан. Ингээ овоорхоор хуулийн байдлаар ч юм уу баримтлага хийждэг мэддэггүй байсан. Тийм болохоор ингээ өгөөгүй гэд ярьж байгаа бас буцаад гомдол гаргаа явж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дэр юу ч сүүлийнхээ асуултыг яач. Ийм юм байна зөө бүр амьдарч ирсэн гэр мэр бүх юм аваа авцсан. Нэг залуугийн. Тэгээ нөгөөдөг чинь ч бас юу ч ингээ энэ тийм бага хөөхт мөхт болцсон. Тэгээд одоо хариуцлага хэлдэг гэсэн юм тийм. Тэгээд яаш тэгэл мэтгэл өгөө тий. За яг за муухай юмор дуусгаад явах тий. Хэдүүл айгу гэгээлэг. Тэгээ одоо ингээ хэдүүл айгу гайгүй харж байгаа заяа. Би энэ ажлын хэсэгт нь орсон байх басаа тий. Зөндөө зөндөө орсон болов. Орсон. Ороогүй юм тий. Орсон байсан бол гайхгүй сүүл мэдсэн. Тэгтээ орж болох байсан мөлий. За нөгөө нэг шинэ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдах юм бол бас бид нар ийм гарцуудаас ингээд юм шийдэж болох юм байна да. Даваа талд энэ яриад дуусах үү? За тийм. За гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга удахгүй батлагдах гэж байгаа тий. Тэгэхээр за яг энэ хууль батлагдчихлаа гэхэд нийгэмд бас сайн талууд юу байна? Юу өөрчлөгдөх үү? Бас нэг гарц гаргалгаанууд харагдаж байна. За яг танилцуулгахдаа бол гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын одоо танилцуулгахдаа танилцж байгаад бас олон асуудлыг бол шийдсэн байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо за яг дундын төрөнгийн асуудал бол мэдээж хэрэг бас байсан. Тэр тогтолцоо бол хэвээр. Хүүхдийн асрамжийн асуудал хэрхэн яаж шийдвэрлэх гэдэг нь бол асуудал байна. Тэгэд энд онцлогчтой одоо миний хувьд хараад байгаа зүйл нь гэрэлтийн гэрээ болон бусад харилцаатай холбоотой асуудал бол наривч зохицуулж өгсөн байгаа тийм. Тэгэхээр энэний үр дагавраас юу харагдах вэ гэхээр илүү гэр бүл болохдоо яг эрх зүйн мэдлэгтэй иргэд нэгт хоёрт бол гэр бүл зохион байгуулах зохиох тийм энэ мэдлэгтэй хүмүүс одоо гэрэлтэй батлуулах юм байна. Ийм эрэг үр дагавар үүсэх юм байна гэж бол харж байгаа. Тэгэд олон бас маргаантай асуудлууд бол бас дагуулж яригдж байна. Сая бидний бас нэг дурдаад яригдсан хамтын амьдралын нөхцөл байдал яах нь вэ тийм. За өмч хуваарлтын асуудал яах нь вэ? За тэгээд дээрэс нь энэ сая сэтгүүлч яриад байгаа бас энэ бод практик дээр ирдэг байдаг зүйлтэй олон хүнтэй олчдог олон их нэртэй юм шиг тийм асуудал яригддаг. Энийг бол одоо эцэлсэн байдлаар шийдвэрлэх боломж нь бол хэрвээ хууль өөрөө батлагдаад хэрхэн яаж хэрэгжиж байгаасаа л хамаарч одоо бидний амьдралд бол үр нөгөөж өгнө. Тэр хэрэгжүүлж байгаа арга механизмнаараа л ер нь бид нар анхаарах хэрэгтэй юм байна гэдэг зүйл бол одоо харж байгаа. Тэгээд эцэст нь энэ телевиз үзэж байгаа хүмүүстээс нь хэлэхэд бол энэ гэр бүлийн цуцалтай болон гэр бүлтэй холбоотой хуулийн талаар зөвлөгөөг бол авахд бол одоо манай баг хамт бол чөлөөтэй үзүүлж байгаа. Та телевизэр ч гэсэн дамжуулаад мэдээлэл авах гэж хүн бол бид нар чөлөөтэй одоо тайлбарлаад явчих бүрэн боломжтой гэдэг зүйлийг бас хэлмээр байна тийм. За баярлалаа. Цэдэн фондцыг өмгөөлөгчийн хувьд, хуульчийн хувьд бол нэвтрүүлгийн төгсгөлд зөвлөгөө мэдээлж тийм үү багнахгүй. За мэдээж одоо гэр бүлийн тухай хууль бол 1999 онд одоо батлагдаад за өдгөө одоо 26
жил тийм ээ. Одоо энэ гэр бүлийн одоо харилцааг зохицуулаад одоо өөрийнхөө үүргийг гүйцэтгэж ирсэн ийм хууль байна тийм ээ. За өнөөдрийн одоо нийгмийн хэрэгцээ шаардлагын үндсэн дээр тулгамдаад байгаа гол асуудлуудыг шинжилэн найруулад за үүний одоо төслийн хилцээд одоо хаврын чуулганаар оруулах гэдэг ингээд байж байгаад бол олзуурхойтой байна. Яагаад гэвэл одоо шүүхийн маргааны 10%-ийн одоо гэр бүл цуцлалтай харилцаатай холбоотой маргаа эзэлж байна. За мөн одоо хуульч өмгөөлжт хандж байгаа ихэнх хүмүүс нь бол одоо энэ төрлийн харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг авдаг. За энэ төрлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлуудыг одоо шинээр одоо зохицуулаад гадны одоо сайн туршлагыг одоо өөртөө нутагшуулад за энэ харилцаагаар илүү боловсронгүй зөв зүйтэй одоо зохицуулах ийм зохицуулалттай одоо механизмыг бий болгож яваад бол одоо хуульч өмгөөлөгчид бол ихэд одоо талархамжтай байгаа. За энэ одоо хууль одоо батлагдаад гарна. За нийгэмд одоо яаж хүлээж авахыг бол мэдэхгүй. Гэтэ судалгаа энэ зүйлийн бол хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ гол хэлэх гээд байгаа зүйл хуулиан одоо маш сайн одоо таниулах ажлыг одоо сайн хийх юм бол хэрэгжихгүй хууль гэж бол байхгүй. Түүнийг зөв ойлгоод мэдсэн хүн бол одоо Монгол улсын иргэн болон одоо Монголд хуулиар амьдарч байгаа хүн бүхэн одоо хуулийн дагуу амьдрах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Тэгэхээр хуулиа мэдхгүйгээс болж асуудалд орох биш. Энэ хуулийг ийм хууль батлагдсан шүү гэдгийг одоо мэдүүлэх ажлыг маш сайн хийгээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Ер нь дүгнэлт хэлэхэд альва нэг улс орны эдийн засгийн болон боловсролын түвшин сайжрах тусмаа иргэдийнхээ эрх зүй соёлын түвшин ч гэсэн өндөр болж бас тодорхой хэмжээний зөрчил хэрэгүүд багасдаг гэсэн судалгаа байдаг юм лээ. За тэгээ баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ студид хуульч Цэдэн Пунцаг за чулуун гэрэл нар ажиллалаа. Бид гэр бүлийн тухай хууль гэсэн сэдвийн дагуу ярилцлаа. Дараагийн дугаараар иргэ уулзъя. Баяр та.